Сайн байцгаана уу? Одон дор сугаас та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв Африкийн хөрсөнд нуугдсан Христийн сүм Лалибела гин талаар ярилцсан. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар Цахим ирээдүйд хамтдаа Gmobile болон Цикл 2 руу шилжих амархан Univision ивентдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одон дор радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрч байна. Студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн мэндийг хүргье. За дэлхий ер нь сонио ачин зүйлсээр агүй олон зөндөг юм аа. Тэр тусмаа энэ твүүд ч гэсэн тий Аз твч гэсэн орн эртний соёл иргэншилгээл яриад идэг. Америк твийн тухайч ингээл яриад идэг. Африк тв ч гэсэн бас байгаад байна. Африк тв бас ингээ хүн төрөлхтний гайхшруулад гэсэн ханахгүй. Ингээ олон төрлийн янз янзын тийм ингээд соёл иргэншлүүд байгаад байна. Бид нар чинь зөвхөн нөгөө Египтэд аялж очсон шүү дээ тий. Тэгээ Египтэд аялаад очиход ч тэнцээч ингээд нүд дэлтийгээд одоо юу юм бэ нүд ингээд бүлтийгээд чих дэлтийгээд бүр ингээд ирүү бараг унчих шахуу тий. Ингээд бүр гайхаж ягаад ирсэн. Гэтэл ерөөсөө Африк твч нь өөрөө соёл иргэншлийн үлгийн нутаг. Тэр тусмаа ер нь бол Африкт нийтдээ бол 54 улс байгаа. Энэ 54 улсаас хамгийн өвөрмөц яг энэ өөрийн гэсэн хамгийн олон талын онцлогтой улс бол Этиоп улс байгаа байхгүй. За яагаад Этиоп улс вэ гэхэлэр тус улс ганц Африкийн гэлтгүү дэлхийн бүх улсаас хамгийн эрт дээр цагт төр тулсаа байгуулсан улс байж тарах гэдэг. За өнөө хүртэл оршин тогтнож байгаа хамгийн олон мянган жилийн туршид оршин тогтносон төр тулстай улсуудын нэг анхдагчдын нэг гэсэн үг байхгүй юу? За тэгээ Этиопийн хамгийн анхны төр тулс бол нийтийн тооллын өмнөх 980 онд байгуулагдсан гэж судлаач нар үздэг юм байна. За яг орчин цагийн Этиоп улс бол 1936 онд Италийн айрамд бол хэсэгэн зур ингээд эзлэгдсэн юм байна да. Энийг тооцох юм бол ер нь яг Европын колоничлалын эрен үед гадаадын төрөмгийлэлд өртөөгүй орчин цагтаа золгосон Африкийн 2 улсынх нь нэг нь Этиоп улс. За ийм болооч тэр юм уу Этиоп улс бол амхаараа хэмээх яг ийм их хилээ гэж байгаа. Мөн жинхэнэ Африк бичиг үсэг гэгдэх гейз гэдэг энэ бичгээ хадгалж үлдсэн тэгээ их бичгээ өнөө хүртэл хэрэгэлдэг Африкийн цөөхөн улсуудын нэг байгаа байхгүй. За Этиопчууд мөн дэлхийн түүхэндх хамгийн анхны загалмаатны шашнуудын тоонд орно. Хүн төрөлхтний үлгий болсон Этиопийн нутаг Авраамын буюу ганц бурханд шашнууд ч гэсэн одоо ингээ түүхийн үлгийн нутаг гэж яригддаг. За Христийн шашин нь бол тус улсын нутагт нийтийн тооллын 320 онд исламын шүтлэг бол 615 оны орчим дэлгэрсэн байдаг. За Этиопын загалмаатны шашны төрийн шашнаа болгосон дэлхийн түүхэндх хоёр дахь улс. Тэ хамгийн одоо ингээ анхны одоо ингээ Христийн шашныг өөрийнхөө төрийн одоо ингээ шашин болгосон улс бол нийтийн тооллын 301 онд албан ёсоор энийг хүлээн зөвшөөрсөн улс бол Армен улс байгаа байхгүй. За тэгээ бидний өнөөдөр одоо ингээ ярих Лалибела гэж яриад байгаа тийм. Энэ хотын чулуун сүмүүд бол Этиопийн энэхүү баялаг түүхийн нэг нотлогоо өвөрмөц өв уламжлалынх нь хосгүй гайхамшигын нэг дурсгал нэг хэсэг л гэсэн үг. За Этиопийн нийслэл Адис Абеба гэдэг хотоос хойд зүгт бол 645 км-ийн зайд Амхара мужийн нутагт оршдог Лалибела хотын ойролцоо байх эдгээр сүмийг бол нутгийнх нь сахиусан тэнгэрүүдийн бүтээл гэж үздэг юм байна л да. Яагаад вэ гэхээр энэ домог яриагаар бол энэ одоо чулуун одоо сүмүүдийг барьж байгаа тэр явцад өдөр нэгэ барилгачд бариад шөнө нь болохоор энэ сахиусан тэнгэрүүд хурамс тэнгэрээс бууж ирээд те ирж барьдаг гэсэн ийм домог байт юм байна. За харин түүх сүх юм бол 1181 оноос 1221 оны хооронд. За яг л манай Тэмүүжин буюу Чингис хаан те тодрон гарч ирж исэн төр тулсаа байгуулж исэн энэ цаг хугацаанд яг 40 жил хаан ширэнд барьсан энэ Этиопийн те Загвигийн ингээд угсааны хаан байгаа байхгүй. Энэ Гебра Мискел Лалибела гэдэг. За энэ хүнийхээ нэрээр нэрлэгдсэн байгааз. За тэгээ энэ хүн бол одоогоос 800 гаруй жилийн өмнө улс орноо хойд хагаст орших өргөн тэгш талд загалмаатны шашнтнуудад зориулсан сүм дуган барих зарлиг болгосон байдаг. Хааны зарлагаар. Тий, хааны зарлагаар баригдсан. За ард иргэд нь бол хааныхаа хүслийн ёсоор болгоод 24 жилийн дотор нийтдээ 11 сүмийг барьсан нь бүгд байгалийн аврах том чулууг суурин дээр нь зорж урлсан хосгүй бүтээл болон сүндэрлсэн. За өөрөөр хэлэх юм бол эдгээр сүмийн нэгэнч тоосго, цемент те гойлон одоо мод эсвэл одоо ингээ барьцалдуулагч гэдэг юм уу те янз бүрийн барилгын материалыг нэгийг ашиглаагүй. Зүгээр л байгаль дээр байгаа тэр том чулууг тэр чигээр нь л хийчихсэн сүм гэсэн үг байгаа байхгүй. Нэг том цул чулуугаар хийсэн гэж ойлгох уу? За тэгэхээр тий яг бид нэг төсөөлөд бодоод үзье. Одоо нэг нийгэм фэйсбુક ч юм уу эсвэл инстаграм дээр бол нэг иймэрхүү зурганд яваад байдаг даа ингээд
ингээд жемд яваад хүмүүс ингээ өөрийгөө урлж ингээд булчингаа ингээ урлаад ингээ хадаар ингээ цохоод ингээ гэдэг штэ. Яг тэрнтэй адилхан байгаа байхгүй. Байгаль дээр байгаа маш том чулуу хадыг тэр чигээр ингээ тойруулж ухаж үзээд тэр чулуу нь хэр том байна гэдгийг нь харж үзснийхаа дараа тэрийг яг тэгшгэн болгож засаад засныхаа дараа дотор талаас нь гөрөө тасалгаануудыг нь гаргаж ирж байгаа гэсэн үг байхгүй. Ер нь хөөргөний чулуу шиг юм байна шүү. За яг тийм. Гэхдээ хөөргөний чулуу чинь дотор ингээ хүндий ингээ бүтэн ингээ хүндий зайл байгаа штэ. Гэтэл энэ сүмүү чинь дотроо өрөөтөө тасалгаатай тий бүх юмуд нь байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг нөхцөл байдлын хувьд бол бид нар барилга байшин байгууламж барихдаа эхлээд фундамент зотгаад тий дараа нь ингээд хануудыг босгоод ингэ явдаг штэ. Гэтэл энэ чи бүх юм эсэргээрээ. Тэгээд энийг маш сайн төлөвлөхгүй бол нэг л алдаа гарах юм бол ахиж энэ засах гэдэг ч юм уу нөөц одоо барилгын материал гэдэг ч юм уу тий эсвэл ахаа буулгаад ахаа засчих тийм юм байхгүй гэсэн үг байхгүй. Тэгээ энэгээр л амар гайхалтай байгаа. За тэгээд яг ингэж одоо ингээ Этиопийн ортодокс гэдэг энэ христийн номтнууд байгаа байхгүй. За эдгээр бол Африк төвд өөрсдийн гэсэн Иерусалимтай болсон гэж үзэж болж байгаа. За одоо саяны тэр Гиген Жоржийн сүм Гиген Георгийн гэл те энэ бол ерөөсөө яг л Иерусалимтай төсөөлж гэж бодож үздэг байгаа байхгүй. За хожимо сүмүүдийн ойролцоох эртний хотыг Лалибела хааны нэрээр нэрлэж бүр ингээ Загвэгийн гүрний нийслэл болгоод бариулсан сүмүүдийг нь ч төвгөр овглох болсон. За энэ Лалибела гэдэг чинь бол өөрөөсөө хааных нэр нь болж таарад. За харин Лалибела нь Этиопийн эртний уугуул хэлнүүдний нэг өвгөн агав гэж хэлээ байгаа юм байна л да. Агав гэд. За энэ агав хэлээр бол зүгийн сүрэг түүнд мехив гэсэн утга санаатай байгаа юм. Яагаад вэ гэхээр тэр Лалибела гэдэг хааныг дөнгөж төрөөд тэ жоохон жижигхэн байхад нь маш олон зүгийнүүд ирж ингэж түүнд мехийсэн гэдэг юм домог яриа байт юм байна л да. За тэгээ энэ домог ярианаас шалтгаалаад ер нь бол энэ одоо Лалибела гэдэг хаан ирээдүйд маш алдартай бүгдийг ингээ байлдан дагуулсан тий Этиоп улсынхаа хамгийн алдартай хаан болох юм байна гэсэн юм домогтой холбоотой. За энэ домог гэхээр яг тухайн үед бол хаадуудтай холбоотой домогнууд бас айгүй их олон байсан байгааз. За мэдээж энэ хаан саяны тэр 1181 оноос 21 оны хооронд гэхээр чинь 40 жил хаан ширээнд суусан гэдэг. 81 онд хаан ширээнд суусан гэхээр ер нь нас сүдрийн хувьд ч гэсэн Чингис хаантай баг нэлээд төстэй ойролцоо байгаас тий. Гэтэл Чингис хаан ч гэсэн баруун гартаа шагаан чинээ нүж атгаж төрсөн ингээл. Гэтэл Африк төвд те бөөр тэнд байсан нэг хаан дээр болохоор зүгий одоо ингээ мхийн ёслов гэдэг ийм одоо домогтой холбоотой байх жишээ нэ. Сонирхолтой байгаас те. За тэгээ Этиопийн умарт хагасын өндөрлөг тал дээр ингээд хээр тал нутагт те одоогоос яг ингээ 31 сая жилийн өмнө эргэн тойрныхан газар нутгаас ингээд өндөрсөд эхэлсэн юм байна л да. Өндийгээд босоод эхэлсэн. За энийг бол геологчд бол таамагч дэвшүүлсэн. За энэ бол 31 сая жилийн тэртээс ийм үзэгдэл явж эхэлсэн байна гэд. Тэр үед бол Африкийн энэ эвэр гэгдэх одоогийн энэ Сомалийн хойгийн газрын гадрагдах ан цавууд ингээд халуун лаваар дурж эхэлсэн байна л да. Ингээд халуун галтуулын хайлмаг лав бааш тэ. За энэнгөр ингээд дүүрээд эхэлсэн. Яг Этиопийн хойд хэсэгт ингээд газрын гадраас доошоо баг бүтэн бээр тэ. Ингээд маш том ингээд хэмжээний ингээд лав дурж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээ энэ өөрөө цаана явсаар байгаад хатаад тэр нь ингээд магма те гүйсэж байгаа штэ. Тэгээ цагийн явцад бол төмөрлөгийн нөлөөгөөр улаан хөрөнгө өнгөтэй болсон бол газрын хөвлөдөх янз бүрийн хийн одоо ингээд уруулд орсноор тэр ингээд хатуулаг, чулуулаг болж эхэлсэн байгаа байхгүй. За тэгээ энэ чулуулаг нь бол яасан бэ гэхээр химийн уруулд орсноор баг зэрэг ингээд зөөлөж эхэлсэн байгаа. Тэр бол одоо нэг цээлийн ус ширгв цэгийн чулуу хагруу гэл нэг цэгийн чулуу гэл маш хатуу чулуу шүү дээ тий. За тийм чулуу бол биш бас зөөлөн чулууных нь хувьд тий. Тэгэхээр тэрийг ч нэг өнгөл засах масах тэр бүх юмнууд нь ингээд хийж болоход нилээ тэр байгалийнхаа онцлогийг маш сайн ашиглаж чадсан байгаа байхгүй. За тэгээ энэ улаан хөрөнгөөр ингээд засаж янзалж болох үс харьцангуй зөөлөн чулуулаг түүнээс бүрэлдэх хад асах нь Лалибелагийн чулуун сүмүүдийн барилгын зүгээр яг гол материал нь үндсэн материал нь болчихж байгаа. За Лалибела хот болон эргэн тойрных нь бүс нутаг далайн түвшнээс дээшээ дунджаар 2400 м өндөрт өргөгдсөн гол ус, ой, хөвч, уул хад гэд байгалийн үзэсгэлэн бол ингээд бүрлдсэн газар байгаа байхгүй. Лалибелагийн 11 сүмийн 5 нь хотын дундуур урсах энэ Йордан мөрөн байгаа тий. За энэ Йордан мөрний баруун хойд хэсэгт нөгөө 5 нь болохоор зүүн өмнөд хэсэгт харин үлдсэн нэг нь бусдаасаа нэлээ зайтай ганцаараа бие дааж оршдог. Өөрөөр хэлэх юм бол сүмүүдийн 3 тусдаа байрлалыг холбох юм бол Йордан мөрөн яг дундуур нь урсах нэг том юм гурвалжин дүрс үүсгдэг гэсэн үг байгаа байхгүй. За хойд талынх нь 5 сүмийг ертөнцийн аврагчдын сүм тий аврагчийн сүм, ариун Мэригийн сүм, загалмаан сүм, ариун шүтээднүүдийн сүм, Голгофа Микелийн сүм,
Гэх болвол урд талын 5 сүмийг нь болохоор Эммануэлийн сүм, Гигэн Меркорсын сүм, Ширет лам Лебансын сүм, Габриэл Рапилийн сүм гэх мэтлэнгээр ингээд нэрлдэг байх нь л да. Бас ариун талхны сүм гэж нэрлдэг. За харин тусдаа байх болон олон нийтэд хамгийн их танигдсан, хамгийн онцгой энийг нь болохоор Гигэн Георгийн сүм гэж байгаа. Гигэн Жоржийн сүм гэл те янз янзаар нэрлээд байдаг. За тэгэхээр энэ Гигэн Жоржийн сүм нь яагаад ийм онцлог, бусдаасаа яагаад ийм тэг гой үзэсгэлэнтэй байгаа юм бэ гэдэг зүйл гарч ирж байгаа юм те. За тэгээд энэ сүм бол агаараас ингээд аврах том загалмаа айдал харагддаг гэж байгаа байхгүй агаараас харагдах та. Тэгээ хааш хаашаага 25 метрийн зайтай, өндөр нь харин 30 метр. Гигэн Жоржийн одоо те ингээд сүм бол эхэлж харахад бол орох нэвтрэх ингээд ямар ч аргагүй юм шиг харагддаг. За гэтэл энэ уруудан буух нарийнхан одоо замаас нь өөр ямар ч юм зам гарц байхгүй. Яаж энэ сүм рүү орох юм гэдэг ч юм уу те гэж бодож байгаа боловч энэ эдгээр сүмүүд нь бас яг өмнөх бид нар дугаар дээр ярьжсэн те Колизигийн тухай. За энэ дээр бол нөгөө хааны ордон руу явдаг юм нууц шууд сууг шуудуу байгаа гэж хэлсэн шүү дээ. Яг энтэй адилхан ер нь бүх сүм рүүгээ явах юм хид хідэн юм шуудуу тий нууц ингээд гоо жалга тий гих зэрэг ингээд холбогдсон байгаа байхгүй. За тэгээ яг тэр Гигэн Жоржигийн сүм рүүгээ тий ингээд заавал орохын тулд бол сайн мэддэг хөтчөөр нь дагуулж явах ёстой бөгөөд энэ нь өөрөө яг тэр уруудах замынхын нэг хэсэгт ингээд хүний гараар бүтээсэн жижигхэн түнэл дотор нуугдсан юм орц гарц байгаа гэсэн байхгүй. Тэгэхээр гаднаас нь харах юм бол яаж орох юм бэ гэдэг ийм зүйл ингээ харагдаж байгаа юм. Нууцлаг юм тий. Бас яг зөвхөн одоо орж мэддэг улсууд нь л орно гэхээс хэн дуртай үнэн хаалгаа нэгэд орно гэж байх. Харин тий. Тэгэхээр яг нөгөө жуулчдын хувьд бол яг нөгөө нэг тий хөтөч тайлбарлагчийн хамтлал явахаас өөр аргагүй болчихж байгаа байхгүй. За Йордан мөрдний хойд өмнөд биеэр орших өнөөх хоёр хэсэгт хуваагдсан сүмүүд нь ялгаагүй өөр хоорондоо нарийнхан зам жимүүдээр ингээ гуу жалгаар ингээ холбогдож байгаа. За Лалибилагийн 11 хадан сүм бол нийтдээ 62 акр буюу ойролцоогоор 250 мянган ам метр талбай эзэлдэг. Ийм мөргөн талбайд ингэж 11 сүм тусдаа байгаа шүү дээ тий. За археологчид Гигэн одоо Жоржийн сүм бусад сүмээс хамгийн сүүлд буюу магадгүй 13 дугаар зууны дунд үеэр баригдсан байх гэж таамагладаг. Уг сүм нь бол мөн дэрэгдээ усан баталгаа хийх жижигхэн усан сантай. Гадаах нь одоо хананд нь бол сүмд хүрэх замдаа амьсгал хураасан сүсгтнүүдийн шарил хадгалах ил бунхантай. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр тэр сүм рүү одоо жил болгон маш олон жуулчд одоо маш олон сүсгтэнгүүд очдог. Гэхдээ очисон болгоно нь одоо ингээд мөргөл үлддэг гэдэг ч юм уу замдаа өгөж өргөддөг тохиолдол зөндөө байдаг. Тэрийг нь бас ингээд оршуулах ил бунхантай байгаа. Харин дотор нь Гигэн Жорж буюу Гигэн Георги те Георги зориулсан шүтээн хүргүүд байх бол нэг талд нь байх аврах том хөшигний цаана нь зөвхөн энэ одоо Этиопийн ортодокс гэдэг энэ сүмийн хувраг санаартнууд л орох эрхтэй. Одоо энэ христийн шашны сүм шүү дээ. Гэтэл энэ христийн шашин дотроо бол яг энэ Этиопийн ортодокс гэдэг тусдаа юм юу gaахгүй урсгал байгаа байхгүй. За энэ урсгалын л одоо шашин одоо ингээ санаартнууд л орох эрхтэй. Ийм одоо гэрээний авдар гэдэг нэртэй ийм сахиус шүтээн хадгалах өрөө байдаг байгаа байхгүй. За тэгээ энэ авдарт бол одоо саяны одоо ингээд нууцлах хүмүүс л одоо нууцлах гэнэ тусгай хүмүүс л орох хэрэгтэй гэсэн. Хичнээн одоо христийн шашинтай байлаа гэгээд ийш орж чадахгүй л гэсэн үг байхгүй. Сонирн багастай. За загалмайн шашны түүхэн дэх бол олон 10 гигантнүүд байдаг тий. За эдгээр гигантнүүд дотроос Гигэн Георги буюу Гигэн Жорж тий зориулан ингэж онцгойлсон сүм барьсан нь бол Гебра Мискел Лалибила энэ хааныхын бүтэн нэр нь. За тэгээ хааны нэгэн зүүдтэй холбоотой байгаа байхгүй. Хааны зүүдэнд Есүсээс гадна те Гигэн одоо энэ Жоржигоор дамжуулаад ойрхон ирж одоо ингээд Африкийн нутагт шинэ Иерусалимыг барьж байгуулахыг хүссэн гэдэг домог байдаг гэж байгаа. За тэгээд энэ Гебрал Мискел Лалибила хаан нь бол их нутгаас 1600 гаруй бээр энэ замыг туулаад Иерусалимыг биеэр үзээ зогсохгүй хаан ширээнд суухаасаа хэдэн жилийн өмнө энд бас ингээд номын дуу сонсоод те энд байж байсан гэдэг баримт байгаа байхгүй. Харин түүнийг хаанд өргөмжлөгдснөөс хойшоогоо буюу 6 жилийн дараа 1187 онд Иерусалим хот бол ислам шашинтны одоо те Саладин гэдэг удирдагч байгаа. За энэ удирдагчийн гарт орсон. Одоо загалмаатны аян дайны эхлэл л ч те энэ загалмаатны аян дайнуудын энэ үр дүнд бол Иерусалим хот бол муслимчуудын гарт орсон байгаа юм. За ийм учраас одоо энэ Иерусалим хот чинь муслимчуудын хувьд ч тэр христүүдийн ч хувьд ч тэр хамгийн ариун догшин газар гэж яриад байгаа шүү дээ.
За тийм учраас 11 чулуун сүмийг хэрхэн барьж байгуулсан тухай ямар нэгэн бичгийн сурвалж энэ төр бол байдаггүй. Гэхдээ энэ өөрөө юу гэсэн үг вэ гэхлээр энтэй холбоотойгоор Иерусалимыг Христүүд алдсан штэ. Энтэй холбоотойгоор одоо энэ Лалибела хаан болвол шинэ Иерусалим хотыг Африкт тэвд барихыг зорж эхэлсэн байгаа байхгүй. Тэгэд энэ зорж эхэлснээс гадна одоо 11 сүм байрлаа. Энэ 11 сүмийнх нь хамгийн алдартай бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн гоё хийцтэй Гиген Жоржийн сүм, Гиген Георгийн сүм тий. За тэгэхээр Гиген Георги гэж яг хэн бэ гэдгийг орноо гоё тайлбарлаад өгөөч. За тэгээ хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулчаад өргөжлүүлье. Тэгэхээр цикл 2 руу шилжих амархан Univision компани маань бидний нэвтрүүлгийг ивентдгээ ажиллаж байна. Тэгэхээр Univision-ийнхээ сар бүрийн хэрэглээний төлбөрийг хизээ одоо та бүхэн маань төлдөг вэ те? Одоо бас 20-оос өмнө ч гэдэг юм уу нэг төлдөг юм хугацаатай тэгээ тэндээ тааруулаад төлдгөө. За харин одоо өрг бүрийн цалин буух циклээс хамаарат хүн болны нөгөө цалин чинь бас янз бүр бууж байгаа те. За үүнд хамаар санхүүгийн хэмнэл янз бүр байдгаа. Тэгвэл Univision энэ асуудлыг шийдэж цикл 2 гэсэн сонголтыг та бүхэнд санал болгож хизээ төлөхөө шийдхийг одоо ингээд танд ийм илүү уян хатан нөхцөлийг өгж байгаа юм байна. Тэгэхээр та цикл 2 руу шилжснээр сар бүрийн 7-ыг дуустал одоо төлбөрөө төлөх ийм боломжтой юм байна. Тэгэхээр төлбөрийн цикл солихдоо Unitel-ийн админ дугаартай бол 1427 тусгай дугаарт, бусад операторын админ дугаартай хэрэглэгчид болохоор 131 437 тусгай дугаарт 2 гэж одоо мессеж илгээгээд цикл 2 руу одоо шилжих боломжтой юм байна. Бас хэрэглэгчтэй ботсон маш юм таатай сонголт байгаад байна. За нэвтрүүлгийн маань ивент гэсэн танай байгууллагын хамт олонд амжилт хүсье, баярлалаа. За тэгэхээр Гиген Жоржийн домог гэдэг те. Тэгэхээр энэ бүр одоо эртээ өрдийн цагт гэдэг эхэлдэг нэг юм домог байх нэ. Алсын алсад оршихын Селена хэмээх хотод хүмүүс айц хүүц давтан амьдарч байдаг байлаа. Хотын захад аимшигт луу оршин суудаг бөгөөд тэр луу өдөр бүр хүмүүсээс нэг хүний тахил болгон авч иддэг байсан гинэ. Тэгээ эхэндээ ядус дараа нь язгууртнууд гээд ээлжлэн цагаа хүлээгээд эцэст нь одоо хааны гүнжийн ээлж ирсэн юм байна л та. Гүнж уу гашууд автан ар дээр идийхэд иргэд гарч цагаан хувцас өмсөн толгоогоо бүхийлгэж луутай нүүр тулан алхаж байх тэр мөчөд одоо тэнгэрээс морин туурайн дуу хадаж цагаан морьтой улаан нөмрөгтэй баатар гарч ирсэн нь Гиген Жорж байсан гинэ. За тэгээд Жорж гүнжээс ингэж асуусан байна. Яагаад чи ганцаараа энэ дээр гэсэн гүнж уйлан хэлв. Би ард түмнээ аварч энэ аимшигт аратанд золиослогдох гэж байна, идүүлэх гэж байна гэтэл газрын гүнээс тас хийсэн архираа гарч луу гарч ирэн гал төргөж дэлхийг дөргөв. Гэвч Жорж морин дээрээсээ бос зэвсгээ өргөн загалмайгаа лууд харуулад итгэлээ илэрхийлсэн байна. За тэр хоромд тэнгэрийн гэрэлгэлсхийн лууг сохолж орхив. За Жорж жадаа шидэн луугийн зүрхийг нэвт цоолж аимшигт мангас газарт унан хөдөлгөөнгөө болсон гинэ. Гүнж хотынхан бүгдээ энэ гайхамшигыг харж Жоржд талархан өвдөгсөгдөн Гиген Жорж ард түмэнд ингэж хэлсэн байна. Би хүчээр бус итгэлээр яллаа. Муу мухаг зөвхөн зэвсгээр бус ариун сэтгэлээр дарж болтгоо гэд. За ингээд энэ өдрөөс хойш хотынхан Христийн одоо итгэлд орж луугийн оронд итгэлийн ариун гэгэнд одоо итгэх болсон. За тэгээд Жоржийн ялалтад зориулж одоо энэ газарт орох сүм босгож тэр сүмийг Гиген Жоржийн нэрээр мөнхөлсөн ийм төвхтэй юм байна. Итгэлээр одоо ялж болдог гэдгийг харуулсан одоо ийм үзлэлийг одоо суулгачээ. За яг бас арай өөрөөр бас яг тухайн хүний амьдралнаас гарч ирдэг. Тэрний юу гэхээр яг эзэн хаан нь бас Гиген Жоржд итгэдэггүй. За тэр нөө дайн байлдаанд явжсэн тий. Тэгээд сүүлдээ Гигмэд одоо нэг Христийн итгэгч болчихсон. Тэгээд хаан нь одоо яаж тэр хүнийг одоо зайлуулах уу гэдэг ч юм уу цаацлах уу гэдэл тий. Янз янзын байдлаар шалгалтууд авдаг. Тэгээд тэр болгон дээр нь одоо нэг Христ итгэдэг тэр итгэлүүд нь гарч ирээд өөрийгөө нотлоод идэг боловч эцсийн сүүлд нь бол нэг юм цаазлуулж байгаа бас юм түүхнүүд байдсан байлээ. Тэгэхээр би одоо ингээд янз янзын домгууд, янз янзын тий энэ хүний тухай ингээд түүхүүд ингээд гарч ирээд байдаг. Яг ингээд Христийн шашнууд бол энийг бас илүү дэлгэрэнгүй ярих бах тий. За 11 сүмийг яаж барьсан, хэрхэн хийсэн тухай тий хэдэн жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдэг нь бол ерөөсөө юм баримт бичиг байхгүй. Ямар нэгэн тэмдэглэл хааны одоо ойрын шатар түвшмдүүдийн хөдөлж байсан данс тооцоо гэдэг ч юм уу ийм зүйл юуч байхгүй. За сүмүүдийг нийт 24 жилийн хугацаанд барьсан гэдэг энэ дурдсан ганц одоо ингээд баримтыг бол түүхчид бол 1520-1526 оны хооронд
яг энэ Этиоп улсад сууж исэн Португалийн элчин сайд энэ элчин сайдын хүнийхэн тэмдэглэлээр нь байт юм байна л да. Тэр тэмдэглэл дээр юу гэж бичсэн бэ гэхээр энийг бол яг тэр одоо сүм хийдүүдийнх нь ихтгэлт хүмүүсүүдээс бичиж авсан гэж. Хожимд болов одоо ингээ 300 жилийн дараах те энэ үйл явдлын баримт байгаа. Энэ баримтан дээр эдгээр одоо ингээ сүмүүдийн нийтдээ 24 жилийн хугацаанд барьсима гэдэг юм баримтнууд нь гарч иж байгаа байхгүй. За тэгээ чулуун сүмүүдийн зарим онцлогоос нь дурдах юм бол 11 сүмийнх нь 4 ганц том хад чулуунаас бүтэх бүхэлдээ гэсэн үг байхгүй. Бараг тал нь. Тэ. Яг гигэн Жорж шиг л гэсэн үг байхгүй. За ингээ бүтэн ингээ хадыг тэр чигээр сүм болгочихсон ийм үйл явдал. Харин Ариун Мэригийн сүм, Голгофа одоо Микелийн сүм хоёр нь бол дотроо өнгөлөг олон зурагтай Библиэд өгүүлэх олон үйл явдлыг дүрсэлсэн ханын зураг чимэглэлтэй гэдгээрээ ялгарч байгаа. За Йордан мөрний хойд хэсэгт орших ертөнцийн аврагчийн сүм нь хэмжээний хувьд бол яг бусдаасаа хамгийн том нь. Бөгөөд ганц том хад чулуунаас бүтэх дэлхийн бусад түүхэн барилга байгууламж сүм дугуйтай харьцуулахад мөн л хамгийн том хэдийн тоонд нь багтдаг гэж байгаа байхгүй. За тэг уг сүм нь бол ойролцоогоор бол 740 м ам метр те ингээд талбайг эзэлнэ. Харин гигэн одоо Меркурийн сүм, Меркурийн сүм, одоо Габриэл, Рафаэлийн сүм хоёрыг бол Этиопийн ихэс дээдсийн гэр бүл нэгэн үе сүмээс гадна ердийн үед амьдран суух байр сууцаа болгон ашиглаж байсан байна. За чулуун сүмүүдийг бүгдийг нь дээрээс нь доош барьж байгуулсан. Өөрөөр хэлбэл галдуулын чулуулаг ихтэй Лалибела орчмын нутгийг те ингээд шинжиж судалсан нутгийнх нь хөллөө доорх газар дээр нь байгаа эдгээр чулуунууд хэр том бэ гэдгийг нь эхлээд шалгасан байна. За шалгах явцдаа бол энийг ингээд тухайн за энэ бол маш том чулуу байх магадaltaй гэж үзэх юм бол тэрийгэ тойруулж ухаж үзэж байгаа гэсэн. Тойруулж ухаж үзчихэж за энэ бол энэ хэмжээний сүм хийдүүд барьж болох юм байна гэдгийг төсөөлж бодсон гэсэн үг байхгүй. За ингэ бодсныхаа дараа бол өнөөх аврах том чулуу буюу хадаа нүхэлж дотрыг нь хөндийлөн өрөө тасалгаа гаргаж эцэст нь хаалга цонхтой гадаад хан туургыг нь уран нарийн хэлбэрт оруулаад ингээд зорсон гэсэн үг байгаа байхгүй. Яг л ингээд зорж л хийсэн тий. За Лалибелагийн сүмүүд бол үнэхээр ч дөрвөлжлэн малтсан том нүхэнд суулгасан байшингуй чиг харагдаж байгаа. За чулуун сүмүүдийн гол барилгачин гол уран баримлчт нь Лалибела хааны гол албат ард иргэд буюу түүнтэй адил Этиопийн Агав ухсаантнууд байсан. Агав. За энэ яг юу байгаа байхгүй? Энэ Загвегийн ухсааны хаад гэж байгаа байхгүй? Өмнөх одоо 900 жилийн орчим жилд нь бол Этиопийг ноёрхсон агуу түүхт Аксумын хаант улсын үргэлжлэл байсан тул уг эзэнт гүрний харьяанд байсан олон үндэс ухсаатны хүмүүс газар шорооны ажилд давхар дайшлагдсан байж таарна. Энэ нь бол тэр Этиопийн ойр орчмын бүхий л хүмүүс байсан баг. Гэхдээ өдгөө бол энэ Агав гэдэг энэ ухсаатны хүмүүс шүү дээ. Этиопийн хүч нөлөө хүний тоогоор цөөн тооцогдох жижиг ястнууд болж хуурсан. Одоо нэг том үндэстэн доторх нэг ястангууд гэдэг байдаг шүү дээ. За хамгийн сүүлийн тооцоогоор бол одоо Этиоп улсад бол 1 сая хөрс зэрэгэлдэх одоо улсад нь болохоор 100 мянга орчим гарынхан одоо энэ Агав гэдэг ингээ ухсаатнууд байгаа байхгүй юу. За харин Лалибела хаан яагаад заавал иймэрхүү хэцүү аргаар хэцүү одоо юм сүмийг барих шийдвэр гаргах болсон бэ гэхлээр энд нь болохоор нутгийн иргэдийн хэлж ярьдгаар бол христийн сүмүүдийг исламын эзлэн түрэмгийлэгчдээс тэ хамгаалахын тулд ямар нэгэн байдлаар одоо тэр Иерусалим хотыг алдсан гэдэгчтэйгээ адилхан алдаж болохгүй хэрвээ муслимчууд ирэх юм бол энийг ингээ газарт нь булаа тавьчихна. Тэгээ сүм байхгүй гэж зогсож хэвээр олчж байгаа байхгүй. За тэгээд нуух гэж байгаа. За дээрэс нь энд бас нөлөөлсөн гол зүйл нь юу вэ гэхлээр Есүсийн одоо нэг Бэтлехемийн ингээ агууд мэндэлсэн. Дээрэс нь Голгофагийн одоо ингээ Голгофагийн агууд одоо ингэж нойрсон байдаг шүү дээ тий. Чулуу агууд ингээ нойрсоод ингээ чулуун том ингээ бүрк ингээд чулуугаар тагилцсан боловч 3 хоног дээр алгавчдаг штэ. За энтэй холбоотойгоор бол ийм хад чулуун сүм нэг талаараа агууд орсон мэт мэдрэмж төрүүлэх ийм сүмийг барихыг зорьсон, зарлигдсан гэж үздэг байхгүй юу. За Лалибелагийн сүмүүд баригдсан цагаас хойш бол хүний хөлөөрөөс огт тасраагүй. Мөрөглийн дуунч ингээд завсарсан удаа байхгүй. Сүсгтэн олны удааг өдий 800 гаруй жилийн турш зорин очих те газрын нэг хэвээр байсаар байгаа. Ялангуяа Этиопийн ортодокс сагламатны шашинтнуудын хувьд хамгийн ариун дагшин газар нь эдгээр чулуун сүм бөгөөд жил дунджаар 200 мянга гаруй Этиопчууд Лалибелаг зорддог гэсэн тооцоо байдаг. Гүн сүсэг бишрэлтэй хүмүүс нь бүр хэдэн өдөр, хэдэн 7 хоногоор мацаг барин хэдэн 100 км-ийн цаанаас нөгөө нэг алхаж нөгөө нэг гороолч гэдэг чинь тий. Яг тэрнтэй адилхан ер нь бол алхаж ирэх тохиолдлууд байдаг гэж байгаа байхгүй. За яг гороолох бол биш шүү энэ тий. Зарим судлаачдын тооцоогоор бол 1990-ад
оны Этиопийн иргэний дайн өлсгөлэн ядуурлаас болж 30-аас дээш насны этиопчуудын дунд энэ ортодокс ингээд загалмаатны шашин ба шүү дээ. Энэ шашнуудын тоо шүтэх тоо нь бол ингээд эрс нэмэгдэж эхэлсэн байна л да. Этиоп жил бүр бол тасралтгүй мэддэхгүй ч одоо ингээд өсөж байгаа нэг ажиглагдаж байгаа юм. За Этиопийн хүн ам нь бол 110 сая орчим хүн амтай. За иргэдийнх нь 67% нь христийн шашинтай, тэднийх нь бараг 45% нь Этиопийнхоо тэр ортодокс гэдэг урсгалыг нь дагдаг гэсэн. За тус улсын албан ёсны гол одоо ортодокс сүм буюу болох Этиопийн одоо ингэ сүмийн нэг тооцоогоор дэлхийн хэмжээнд 38-аас 41 сая яг одоо хүн болвол Этиопийн тэр ортодокс урсгалын сүсгтнүүд байна гэж. За христийн шашин дотор ч нөө протестант, католик одоо энэ ортодокс гэдэг ингээд том урсгалууд байдаг. Энэ урсгалуудаас ийм олон хэмжээний хүн шүтдэг гэхээр айгүй олон хүн байгаас та эртний түүх соёл иргэншил тул одоо Этиоп нутагт одоо ингээд эрт цагаасаа олон шашны үлгийн нутгийн нэг байсныг түрүүн хэлсэн шүү дээ. Харин христийн шашны зүүнний урсгал өнөөг хүртэл уламжлалт дүр байдлаараа Этиоп оршин тогтносоор байгаагийн нэг гол шалтгаан нь еврей библи гэгддэг. Одоо таанахын сударт гардаг нэгэн түүхтэй холбоотой юм байна л да. За уг түүх нь бол Шибагийн хатан буюу арабаар одоо Филкис, Этиопийн одоо Гиз хэлээр бол Мекида гэдэг ийм хатан байдаг юм байна. За энэ хатан болвол Израилийн одоо Ийдвийн нэгдсэн хаант улсын 4-р их хаан Соломон гэж хүн байна. За энэ Соломон гэдэг хүнд тэмээ дүүрэн, бараа хүсэг, алт мөнгө эдгээр зүйлийг аваачч одоо ингэж баг татвар маягийн юм төлж байгаа байхгүй юу? Цаад шалтгаан нь юу гэхлээр өөрийнхөө улс орныгоо бүрэн бүтэн авч үлдэхийн тулд том одоо эзэнт гүрнийхаа тэр хаанд нь үргэл барьц өгж штэ. За тэгээ үргэл барьц өгөх гээд очсон тэр Африк хатанг харсан Соломон хаан шууд дурлцдаг. Уг нь бол нөгөөх нь өөр улсын хатан хаан байгаад байдаг тий. За ингээд дурлаад тэр хоёр за ингээд дундаасаа нэг хүүхэдтэй болж байгаа. За энэ үйл явдлыг хэлэхээр хэцүүлчих гээд тий. За ингээд дундаасаа нэг хүүхэдтэй болсон гэж үздэг. За тэгээ энэ хүүхэд нь болохоор юу яаж байгаа байхгүй. Одоо дараагийнхаа одоо ингээд хааны одоо ингээд хутам мөхсаг нь бий болгосон гэл ингэж ярьдаг. За энэ хүүхдийг нь болохоор одоо яг энэ хангалтугаар Менелик гэдэг ийм удам мөхсаг бий болгосон гэж байгаа байхгүй. За тэгээ 14-р зуунд бол Этиопийн бичгийн мэрэгдийн араб хэлнээс орчуулсан энэ Кебра Нагаст гэдэг энэ буюу хаадын алдар гэсэн нэртэй судар байгаа. За энэ судар тэмдэглэснээр бол анх дугаар одоо Менелик буюу саяны тэр хоёрын дундаас төрсэн хаан Есүсийг мэдлэхээс 1000 гаруй жилийн өмнө буюу нийтийн тооллын өмнөх 10-р зуунд Этиоп нутагт Соломоны угсааны хаант улсыг үндэслэн байгуулсан гэж үздэг. Тийм учраас сая нэвтрүүлгийнхэнд нийтийн тооллын өмнөх 900 он гэдэг нь саяны он цагтаа мөргөд байгаа байхгүй юу. За Библийн шинэ гэрээний Матайн сайн мэдээ болон Люкийн сайн мэдээд өмнөд нутгийн их хатан гэсэн нэр нь нэг бус удаа дурдгийг Этиопчууд Шибагийн хатан буюу Мекида хатан гэдэгт итгэдэг гэж байна. За Библиэд үгүйснээр Мекида хатан Соломон хааны ятгалгаар энэ Ийдвийн шашинд нь болсон гэж байгаа байхгүй юу. За харин түүхчид Соломоны угсааных нь хаадын хаанчлал бол Этиоп улсад үнэн хэрэгтэй бол бүр тэр нийтийн тооллын өмнөх 10-р зуунд бишээ. Харин нийтийн тооллын 1270-аад онд эхэлсэн гэж үздэг. Нийтдээ одоо ингээд 130 гаруй ингээд Этиопийг захиран суусан Лалибелагийн ингээд чулуун сүмүүдийг барьж байгуулсан энэ Загвигийн угсаа гэж байгаа байхгүй. За эдний одоо хаадыг эзэн хаан Амлак Этиопийн христийн сүмийн тусламжтайгаар 1270 онд ингээд унсан юм байна л да. Ингээд түлхэн унсан шинэ хааны угсаатууд гарч ирсэн гэсэн үг байхгүй. Өөр хааны одоо угсаанууд гарч ирсэн. Энэ нь болохоор Соломоны угсааны хаад бөгөөд 1270 оноос 1974 он хүртэл энэ хаадын удам угсаа 704 жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилсэн гэж байгаа. За тэгээ энэ тасралтгүй үргэлжилсэн хаадын хамгийн сүүлчийнх нь 1974. Одоогоос 51 жилийн өмнөөс тий ер нь саяхан гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ бол энэ хааны хэн гэдэг вэ гэхлээр Хайли Селеси гэж байгаа байхгүй. За энийг бол 1974 онд бол төрийн эргэлтээр хаан ширээнээс нь буулгаад хаан засгийг нь халсан байгаа юм. За тэгээ яг ингээд Этиопийн сүүлчийн хаан ердөө засах нь унсны 1 жилийн дараа бол өөрийнхөө одоо ингээд хуучин ордон дотроо бол нас барсан байдаг. Тэгээд нас барсан учраас таалд өгсөн гэж байгаа. За ингээд энэ хаадын угсаанд байхгүй болсон гэсэн. За хоёлаа хамтран ажиллах гэж байгаа танилцуулгаа. За тэгээ
За нөгөө хүн төрлөختний үлгэн нутаг хүн үүссэн газар Этиоп гэдэг байгаа. Тэгээд энд бас нөгөө хамгийн эртний юм христийн сүм ингэж байгаа. Одоо бид нар бас Этиоп очих юм бол аялал жуулч очих юм бол бас энэ газрыг үзэх юм байна да гэж бодож байна да. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани бэлтгэж ажиллаж байна. Тэгэхээр таны бяцхан урд хязгааргүй дататай дугаар бэлгэлье гэсэн байна. Тэгэхээр хичээлийн шинжилгээг тохиолдуулан G-Mobile 18-аас доош насны хүүхдэд зориулсан Enjoy Kids үйлчилгээний хязгааргүй дататай шинэ дугаарыг хүүхэд бүрт бэлгэлж байна. За хүүхдийн дугаар нь дараа төлбөрт болон урьдчилан төлбөрт үйлчилгээний сонголттой бөгөөд та альч багцаас сонгосон хүүхэд тухайн сарда датагаа давтан цэнэглэх шаардлагагүйгээр хязгааргүй хүснээрээ ашиглах боломжтой юм гоё эрх чөлөөг одоо олгож байна. За мэдээж одоо хүүхдүүдэд гэлтгүй ер нь хэн бүхэнд л одоо энэ те датагийн хэрэгцээ чөлөөтэй холбогдох хэрэгцээ байна. Тэгэхээр одоо нэг хичээл сургуулаа хийх, даалгавраа хийх те түүнтэй холбоотой нэг контент юугаа үзэх гээл одоо байнгын шаардлага байна. Тэгээд дараа төлбөрт нөхцлөөр дугаараа авах юм бол 3 сарын турш сарын суурь хураамжаас 40% хөнгөлнө. Дараа төлбөрт Enjoy Kids багц 3 ГБ нь сүлжээндээ хязгааргүй яриа нэмэхэд бусад сүлжээнд 30 минут ярина. За 5000 төгрөгийн үнэтэй байна. 8 ГБ нь сүлжээндээ хязгааргүй яриа бусад сүлжээнд 80 минут ярина. 8000 төгрөгийн үнэтэй. За 15 ГБ нь сүлжээндээ хязгааргүй яриа бусад сүлжээнд 150 минут ярих юм байна. За үнэ нь 15000 төгрөг. За урьдчилан төлбөрт нөхцлөөр хэрвээ дугаараа авах юм бол 30 хоногтой хязгааргүй дататай дугаар нь тэг төгрөг юм байна шүү. Хүмүүс энийг бас айгүй анхаарч ялах хэрэгтэй юм байна. Тэгээ урьдчилан төлбөрт Enjoy Kids багц нь 3 ГБ нь 501 30 хоног. За 5000 төгрөг. 8 ГБ нь 501 30 хоног 8000 төгрөг. 15 ГБ нь 501 30 хоног 15000 төгрөг гэсэн байна. Мөн таны хүүхэд багцад дагалдах 3 ГБ, 8 ГБ, 15 ГБ датагаа дууссан ч гэсэн 1 ГБ-ийн одоо хурдаар датагаа хязгааргүй ашиглах боломжтой. За энэ нь бол одоо нөгөө бичлэг үзэх интернет орчинд ер нь ашиглах юм чөлөөтэй хурд юм шүү. Одоо мегабайт гэж байгаа болохоор тий. За хэрхэн авах вэ гэхээр шинэ дугаар авах гэж байгаа хэрэглэгчид маань онлайнаар авахыг хүсвэл My G-Mobile аппликейшн болон G-Mobile цэг имэйл вебсайтаас авах боломжтой. Мэдээж одоо үйлчилгээний салбартай ойрхон юм бол ороод авчих боломжтой. Урамшууллын хугацаа 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний одоо дуустал үргэлжилнэ гэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг G-Mobile Facebook хуудаснаас та бүхэн аваарай. Холбогдох хувцсны дугаар нь 9810 36 36 G-Mobile хэрэглэгч бол 36 36 гэсэн байна. За тэгээд тийм гоё боломжуудыг олгож байгаа нөгөө энэ бүгдийг бас нөгөө яг ашиглаад хэрэгтэй хүндээ очихоор энэ бол одоо тийм маш том бэлэг болж очиж байгаа. Та бүхэн манаас алдалгүй хугацааг нь тусгаас өмнө ашиглаад аваарай. 10 дугаар сарын 31 гэсэн байна. Тэгээд нэвтрүүлгийн маань ивент итгэж хамтарч ажиллаж байгаа G-Mobile-ийнхаа хамт олонд амжилт хүсье. Их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр нөгөө домгийн хатан Македэгээс эхлээд Лалибила тэргүүтээ ингээд загвигийн угсааны хаад хожимо соломын одоо тий хаадын угсааг үндэслэн Амлак хаан хаанчлалынхаа оргил үе дахин одоо амилсан Есүс гэгддэг сүүлчийн эзэн хаан одоо сая Хали Силасе те хүртлэх энэ мянган жил дамсан Этиопийн төр улсын түүх Этиопчуудын үндэсний онцлог бахархал уламжлал те энэ бүгд бол ортодокс христийн шашинтай гүн бат холбоотой гэж судлаачид үздэг байгаа байхгүй яагаад ингэж олон жилийн хугацаанд энэ төрд улс ингэ тогтвортой байсан бэ гэдэг санаа гарч ирж байгаа. За тэгээ Этиопийн бусад эртний түүхийн сүмүүдийн хамт Этиопийн ард түмэнд хичнээн чухал юм бэ гэдгийг саяны тэр Лалибилагийн Гиген Жоржийн сүм, саяны 11 сүм те эдгээр сүмүүд болон бусад сүмүүд хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг цул болсон том үндэстэн те нэг цул болсон энэ нь бол яг шашнаараа дамжаад нэг цул болоод байна гэдгийг харуулдаг байгаа. Лалибилагийн 11 хатан сүмийг оролцуулаад Этиопийн улсын нутаг дэвсгэрттэй Христийн нийт 200 орчим сүм хийдэг юм л да. Тэг яг юм чулуун сүмүүд гэсэн. За тэг мэдээж хэрэг хамгийн алдартай нь бол Гиген Жоржийн сүм те. Тэргүүтээ Лалибилагийн сүмүүд мөн боловч тооны хувьд хамгийн олон чулуун сүмтэй бүс нутаг нь бол төв хойд хэсгийн мужууд нь биш байгаа байхгүй юу? Энэ нутаг нь биш. За хамгийн олон чулуутай тэр чулуун сүмтэй нь бол хилийн хойд хил хязгаараар нь байд юм байна л да. За эдгээр хил хязгаарт бол сая 200 орчим сүм хийдүүдээс 120 орчим буюу 60 орчим хувь нь байгаа. Саяны бүх сүмүүдийн гэсэн. Тэгээ өг бүс нутаг нь бол Этиопийн бүх чулуун сүмийн талаас илүү хувь гэдэг нь бол энэ бол өөрөө эргэн тойронд бол асар олон юм соёллуудтай гэсэн санааг хэлээд байгаа. За
За тэгээд хэдий тийм ч одоо Лалибелагийн чулуун сүмүүд ариун хот Иерусалимыг бэлэгдлийн хувьд Этиопийн загалмаатын шашнтнуудад хамгийн онцгой газар нь байсаар ирсэн. 11 сүм нь байн хувраг санваартнууд суухаас гадна мөргөлчийн хөл огт тасрахгүй тул Этиопийн ортодокс урсгалын гол хоёр баярыг сүсэгтэн олон Лалибела төвлөрөн тэмдэглэдэг. Уламжлал болвол хэдийнэ тогтоод хэвшчихсэн жил бүрийн 1-р сарын 19-нд тохиох Есүсийн усан баталгааг тэмдэглэдэг баяр Темкат болон Этиоп тооллоор жил бүрийн 12-р сарын 29-ноос 1-р сарын 7-ны хооронд тохиох Есүсийн төрсөн өдөр буюу Зул сарын баяр Генаг Лалибелад маш өргөн тэмдэглэдэг гэж байгаа байхгүй. Харамсалтай нь чулуун сүмүүдийн сахиусан тэнгэрүүд барьж байгуулсан гэдэг Этиопийн ард түмний дунд байгаа эдгээр домгууд нь энэ чулуун сүмүүдийг эн чинь өөрөө хүн төрөлхтний буюу ЮНЕСКО-н соёлын өвд бүртгэгдсэн маш гайхалтай бүтээлүүд болж таарад байгаа байхгүй. 1978 онд ЮНЕСКО энийг хүн төрөлхтний соёл иргэншлийн өв мөн байна гэж бүртгээд авчихсан. Тэгээд нөгөө сэргээн засварлалтын ажил хийх гээд эхлэхээр тэд юу болдог вэ гэхлээр нутгийн ард түмнүүд энэ сүм хийдүүдийг бол манад тэнгэрийн элчнэр ярьж ингэж барьж өгсөн гэдэг нэг домог байгаа штэ. Энэ домогтой маш сайн итгэдэг учраас 800 гаруй жилийн настай энэ түүхэн барилах сүмүүдийг нь хамгаалах ажилд саа татгаар үзүүлдэг гэсэн. Нутгийн ард иргэд яриад байдаг гэсэн үг штэ. За энэ чинь ерөөс энийг янзч болохгүй, энэ дээрээс гар хүрч болохгүй гэдэг ч юм уу. За иймэрхүү зүйл болоод идэм байна л да. За тэгээд Этиопийн улс төрийн тогтворгүй байдал бол энд бас айгүйх нөлөөлөд идэм байна л да. Яагаад вэ гэхлээр 1978 оноос хойшоогоо энэ сэргээн засварлах ажлуудыг хийх гэсэн боловч 2000-ад оны ихэнх хүртэл хэдэн 10 жил орхигдсон байгаа байхгүй. За тэгээ археологчид, уран барилгачдын үзнээр одоо Лалибелагийн чулуун сүмүүдэд хамгийн ихээр занал хийлж байгаа аюул нь ус зайлуулагчийн асуудал гэж байгаа. Чи өөр газар дор хугацаа нөх байгаа шүү дээ. Мэдээж сүүлд буюу бараг 90 жилийн өмнө бүх 11 сүмийнхэнд хотгор хэсэг буюу гуу жалганд нь тогтсон усыг цэвэрлэж хуучин ус зайлуулах хоолоонуудыг засварласан байгаа байхгүй. Гисэн хэдий боловч эдгээр нь одоо хүртэл эвдрээд муудаад байгаад байгаа. Энийг дахин шинээр сэргээн засварлах хэрэгтэй боловч энэ яалтаа хэрэгтэй байгаа байхгүй. Тийм боловч энийг нь хориглоод идэг. Үүнээс гадна чулууны бат бүхийн хувьд галтуулын чулуулаг цагийн он цагийн явсаар зөөлрөд идэм байл да. Зөөлрөдөг тул Иммануэлийн сүм болон Ариун Мэригийн сүм хоёр бусдаасаа төрүүлж нурах. Магадгүй одоогоос 15 юм уу 20 жилийн дараа бол нурж байхгүй болно гэсэн тооцоо баримтууд байгаад идэм байл да. Яг энэ ус зайлуулах тэр системийг хийхгүй бол ер нь авраам хамгаалах ёстой гэсэн юм яриад байгаа. Харин тийм ээ, яг бодож ил одоо эн чинь нэг юм ухс нь нүхэн дотор юм шиг байгаад байгаа шүү дээ. Тэ хүмүүс нь дээрээс нь нэр залбирдаг юм болов яа тийм бол тэгээ шууд дугаараа дамждаг гэдэг шиг. Тийм нүхэнд байгаад байгаа болохоор уусыг орчин нутгийн усанд живэх гээд байгаа юм шиг санагдаад байсан. Тэгээ тэрийг бас зохицуулдаг ахалтай газар дээр болохоор бас жоохон хэцүү юм. За тэгээ нөгөө тэнгэрийн элчнэрийн гар бие оролцсон гэдэг энэ ард түмний тэр итгэл үнэмшил засаг захиргаан нь бас энэнийг манай ард түмэн бол ингэж итгэдэг учраас гадаад дотоодын мэрэгчлэнүүдийг чулуунаас нь дээж авах ханын зургуудад гар хүрхийг хатуу хоригддаг гэж байгаа байхгүй. Мэрэгжлийн хүн тэнцээ чинь ган хурж бэхжүүлэлтэй энэ зэрэг юмнуудыг хийх хэрэгтэй байхгүй. Трейд идэх юм бэ. Тий. Тэгээ бүр Этиопчуудын тэр итгэл бишрлийг гэсэн олон улсын судалгааны багууд бол тэр дундаа Америкт төвтэй дэлхийн дурсгалт газрын сан нэртэй байгууллага бол Лалибелагийн санваартнуудыг оролцуулаад за тагвал та нар харж бид нар яг энэ хэсэг газрыг засварлах ёстой юмаа гэдэг за зарим нэг жоохон хэсгүүд аваад засварлах гэдэг юм шүү дээ. Тэнгуут нь нөгөө санваартнууд яадаг вэ гэхээр энэ бидний тэр сүсэг бишрлэр бол ариун дагш тэнгэрийн дагнуус ирээд хийсэн. Тийм учраас тэндээс тоосч гаргах хэсгөө. Тоосыг хүртэл ингэж цуглуулж авдаг. Ийм байдаг учраас нөгөө ажил хийх хугацаа, цаг хугацаа айгүйх алдаад байдаг Дээрээс нь тухайн сэргээн засварлалтын ажил бол хангалтгүй болох шалтгаануудад бүрдээдэг гэж байна. За тэгээд Европын холбооны 100% санхүүжүүлэлтээр 2008 онд мөн нийт 5 сүмийн дээр ус, бороо, салхи шорооны халахвч болох авраг юм том сарвчууд барьж эхэлж байгаа байхгүй. За гэхдээ энэ нь бол хэдэн жилийн дараагаас бас л асуудал үүсгэж эхэлж байгаа. Яагаад вэ гэхээр Лалибелагийн чулуун сүмнүүд өмнө нь хитрхи их чийг аваад байсан бол одоо харин хит их хуурайших болж байгаа.
огт нөгөө дотгошоо бороо орохгүй байгаа шүү дээ. Тиймээс сарвч одоо ингээ хаалтуудыг удахгүй буулгах талаар албаных нь болон мэрэгчлэлтнүүд одоо хүртэл хэлцээр байгаа. Гэхдээ энэ нь яг зөв үү буруу юу гэдгийг нь одоо хүртэл шийдэж чадаагүй байгаа зүйлүүд харагдаад байгаа байхгүй юу? За тэгээ энэ эртний сүмүүдийг бол эрлэгдэл хорогдол гэдэг ч юм уу тэг хэрхэн хамгаалах вэ гэдэг эцсийн байдлын шийдвэр олдоогүй л байгаа гэсэн. За тэгээд энэ чулуун сүм нь те сэргэн цэцэрлэгдэх болтугай гэдэг. За тэгээд саяны дээр 11 сүм гэдээ яриад байгаа шүү дээ. Энэ 11 сүмүүдийн чинь дийлийнх нь саяны 4 нь бол ингээд чулуу засцсан гэсэн шүү дээ. За үлдсэн тэр 7 гэхээр чинь яах вэ гэхээр энэ уулыг яг наадталд нь харагдж байгаа хэсэг ба чулуу ба шүү дээ. Тэр хэсгүүдийг ингэж засаж янзлах. Тэ эсвэл одоо ингээд сүмийн оройд уулын орой гэдэг ч юм уу. Ямар нэгэн тэр уулын одоо ингээд өөрийнх нь харагдж байгаа нүүрэн хэсгийнх нь тэр чулууг нь ашиглаад сүм хийдүүдээ барьсан байгаа байхгүй. Харин 4 нь бол яг газрыг ухаж байгаа, тэр газраа шинжиж байгаад хийсэн ийм нэг гайхалтай зүйл Этиоп улсад байна. Гайхалтай. Одоо дэлхийн энэ хамгийн алдартай археологийн олдруудыг ярьж байхад дагаад нөгөө дэлхийн түүхүүд явж байгаа. Тэгээ хамгийн нэг гоё зүйл нь одоо эн чинь одоо байгаа зүйл учраас те хэн бүхэн очиж үзэх боломжтой зүйлийг үг түүхийг ингэж нарийн деталь мэдэж авах их сонирхолтой сайхан байдгаа. Баярлалаа. За дугаарыг хамтран ажиллагчаар захин мөрөөдөд хамтдаа Gmobile болон Цикл 2 руу шилжих амархан Univision-ийн үндэтгэн ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрэлээ. Хамтдаа үзэг сонсогчд болон Марат агчтай их баярлалаа. За баярлалаа. Лалибила. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.